Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ 6 наснууд буюу 1-р ангийн хүүхдүүдтэй хэн яаж бие дааж гэрийн даалгавар хийж сурахад нь туслах вэ гэдэг сэдвээр ярилцгаулна. Тэгэд манай охин одоо 1-р ангид орсон. Тэгээд би яг гэрийн даалгавар хийхэд нь өдөр болгон ингээд гартаж хийлгээд ингээд сурах гад явж байгаа. Тэгээ би саяхан Sam Goldstein ингээд хүүхдийн сэтгэл заслж юм бичсэн амжилттай гэрийн даалгавар хийх 7 алхам гэдэг ном уншсан. Тэгээд энэ номон дээр ямар алхмуудын талаар бичсэн байсан, охинтойгоо эдгээр 7 алхмуудыг яаж хэрэгжүүлсэн бэ гэдэг талаар ярилцаад тэгээд хамгийн сүүлд нь би өөрөө хүүхдүүдээ гэрийн даалгавраа хийхэд нь яг яаж туслалт, өөрөө ямар аргуудыг хэрэгжүүлт юм бэ гэдгээ бас хуваалцгалнаа. За энэ 7 алхмын номон дээр нэгдүгээрт юу бичсэн байсан бэхээр яг өдөр болгон тогтмол цагт даалгавраа хийж эхлээрэй гэсэн байсан. Би болохоор охиныгоо тарж ирэхэд нь одоо энэ ном дээр жишээ татаж ярихдаа ингэсэн байгаа байхгүй. Хичээлээ тараад гэртээ орж ирээд 20 минут амраад тэгээ шууд хичээлээ хийж эхэлнэ гэж нэг тийм жишээ бичсэн байсан. Тэгээд би болохоор охиныгоо манай охин 12 цагт тарж байгаа байхгүй. Тэгээд тарахаар нь өдрийн хоолыг нийтүүлээд тэгээ жоохон гадаа тоглуулж агаад тэгээд орж ирээд нэг 2 цагийн дараа хичээлээ хийж эхэлж байгаа. Тэгээ мэдээж ингээд шууд за яг одоо ингээд хичээл хийх цаг эхэллээ. Яг одоо шууд эхэл гэж юусоо тэгэж юм дарамт үүсэхгүй аль болох юм зөөлөн за одоо ингээд хойлоо. За одоо тгийгээд тэгээ энэ бүх 7 алхмыг бүгдийг нь ингээд нэг дор бүгдийг хэрэгжүүлж ингээд сурах гэдэг халбгүй ингээд багаар нэгээр нь маш зөөлөн хүүхдийг ингээд тасгах байдлаар эхлэх хэрэгтэй гэж зөөлсөн байсан. Тэгээд эхний дүрэн бол эхний алхам нь нэг ижил цагт тогтмол цагт даалгавраа хийж хөвшөөрэй гэсэн байсан. Хоёрдугаарт даалгавраа хийхдээ хүүхдийн эргэн тойронд аль болох сатааруулах зүйл байхгүй. Чибээ шууган баг тэгээ ширээ аль болох хоосон байх ёстой гэж бичсэн бэлээ. Зурагт асааж болохгүй, утас унтраалттай хажууд нь хин нэг утас үзээд эсвэл уцаар тоглоод байж болохгүй, янз бүрийн дуу хөгжим тавихгүй. Тэгээ дээрэс нь ингээ ширээ аль болох хоосон зөвхөн хүүхдийн нэг дэвтэр, нэг ном тэгээд үзгэн л байхад хангалттай. Тэгээд хэрвээ ингээ шаардлагатай гэвэл харандаа баллуур ингээд хажууд нь тавьж болно. Тэрнээс ингээд бүтэн пенал өнөөдрийн хийх ёстой бүх даалгавруудыг ингээд овоолоод тавьж хэрэггүй. Тэгэх юм бол тэр чинь ингээд хүүхдэд маш их даалгавар хийх юм шиг санагдаад ингээд хийхээсээ өмнө тэр олон ном дэвтрийг хараад шантарчдаг юм байна л да. Тийм болохоор ганцхан дэвтэр, ганцхан ном гаргаж ирээ. Тэгээд тэрийг ингээд хийж дуусныхаа дараа дараагийн ном, дараагийн дэвтэр гэдээ ингээд гаргаж ирэх нь зүйтэй гэж зөвлөсөн байна. За 3 дугаарх нь болохоор маш удаан цаг суулгахгүйгээр жоохон суулгаад амраагаа завсарлуулаад авах хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар маш богино байдаг учраас тийм удаан ингээл хичээлээ хийгээл суугаад байж хараахан чаддаггүй юм байна л та. Тийм болохоор ихтэй ээлжин 6 настай хүүхдүүд бол нэг 8-аас 12 минутын анхаарал төвлөрөх дундаж хугацаатай байдаг. Гэхдээ орчин үед бол ингээ хүүхдүүд маш их утас үздэг, зурагт үздэг болоод энэ анхаарлын хугацаа ингээд хамаагүй богиносчихсан байгаа. Тэгэхээр хэрвээ таны хүүхэд уцаар тоглодог, утас их үздэг, анхаарал төвлөрөх чадвар багтаа бол 7-8 минутаас эхэл. За 6-аас 8 минутаас эхэл. Хэрвээ таны хүүхэд ингээд утас усныг үздэг, анхаарал төвлөрөх чадвар гайгүй гэвэл 10 минутаас эхэл. Тэгээд 10 минут хичээлээгээд 3-аас 5 минут завсарлуулаарай. Тэгээд дараа нь дахиад 10 минут хичээлээ хийж эхлээрэй. Тэгэх юм бол хүүхэд шантрахгүй удаан ингээд тогтвортой хичээлээ хийж чаддаг гэсэн байсан. Тэгээ би энэ аргыг хэрэгжүүлэхдээ 3 минут амралтын хугацааны гэд саяхан манай нөхөр хүүхдүүдтэйгээ хамт тоглох гээд юм боксинг бэл юм хүүхдийн боксинг бэл ингээд юм цогтөг юм авцсан байсан байхгүй. Тэгээ тэрийг ингээ хамт тоглуулаад жоохон хөдөлгөөнтэй байлгаад тэгээд бас ингээд нэг дуу тавиад ингээ хамт бүжиглдэг ч юм уу эсвэл нэг жоохон юм идүүлээд тэгээд ингээ за одоо хоёлаа дахиад өргөшүүлээд бичигээд ингээ завсарлагын цагтаа хийж байгаа. Гэхдээ заримдаа одоохондоо ингээ шууд сураагүй байгаа болохоор манай охин ингээд 10 минут хийгээд 10 минут завсарлаа. Тэгээд 10 минут завсарлсан ч гэсэн ингээд жоохон ноцоороод ингээд ядраад байгаа. Тэгэх юм болохоор би за өглөө эрт хичээл нь одоо 8-аас орж байгаа юм чинь өдөр ингээд одоо нойр нь хүрээд байгаа болохоор би ингээд жоохон хичээлийн хийлгээд ингээд жоохон залхаад одоо шууд хичээлээ хийж эхлэхээс өмнө одоо унтчих гэдэг ингээд гадаанаас орж ирээд унтуулах гэхээр ерөөсөө унтахгүй байгаа байхгүй. Тэгээд дэвтэр номыг гаргаж ирээд тэнгуут ингээд бичингээ ингээд тэр хүүхд чинь ингээд ширээ мэрээгээ наалж малаал юм залхуураал эхлэхээр нь за жоохон нүдэ амраач хоёлаа гэд ингээд хамт хөвтөнгуут тэр чинь ингээд завсарлахын тулд хөвтөж
байгаа учраас ингээд дуртай хөвтөд байгаа байхгүй. Харин хичээл хийж эхлэх байхдаа одоо нэг жоохон унтчих гэхээр үгүй би сэргэлэн байна гэд ингээд тоглох гээд байгаа даа. Тэгэхээр ингээд хичээлийнхэн завсаргаанаар нь хэрвээ чадвал жоохон унтуулад тэгээ сэрээд үргэлжлүүлээд хичээлээ хийх юм бол бас арай ийм сэргэлэн арай идэвхтэй хийж идэхгүй бол бас жоохон ноцоороод ядраад байгаа өглөөс босч байгаа учраас. За дөрөвдүгээр алхам нь чагсаалт гаргаж төлөвлөх. Тэгээ энэ нь болохоор ингээд за өнөөдрийн хийх ёстой гэрийн даалгавруудын чагсаалт гэдэг ингээд чагсааж бичээд тэгээд хийснүүдийг ингээд чек хийгээд ингээд тэмдэглээд явна. Тэгэхээр хүүхэд ингээд өөрийнхөө хийж байгаа одоо ажлынхаа үр дүнгийг ингээд нүдэрээ хараад илүү урамшаад тэгээд ингээд илүү идэвхтэй хичээлээ хийнэ. Энэ бас яг үнэн бэлээ. Би охиндоо ингээд за одоо ингээд бичнэ. Дараа нь тоогоо бодно. Тэгээд дараа нь одоо юугаа бүх хичээл номоо хураана. Тэгээд хойлоо ингээд хоолныхоо аяг тавгийг угаана гэдэг ч юм уу эсвэл ингээд эхлээд хувцас авахж хураана. Тэгээд хоолоо идэнэ. Тэгээд гадаа тоглоно. Тэгээд бичих даалгавраа хийн. Дараа нь тооны даалгавраа хийн. Тэгээ бүх юмаа хурааж хичээлээ ялгана гэдэг ингээд нэг 4 5 юм ингээд чагсаагаад биччихэнгүүт хүүхд ингээд хийсэн юмнуудаа ингээд тэмдэглээд явахаар одоо би энийг тэмдэглэн ингээд дараагийнхаа ямыг чеклэх гээд ингээд илүү идэвхтэй хийж эхэлдэм билээ. Тэгэхээр ингээд хийх ажлынхаа чагсаалтыг төлөвлөж гаргаарэ гэсэн байлээ. 5 дугаар алхам нь юу вэ гэхээр аав ээж ямагт аль болох тайван нам дуугаар хүүхдтэйгээ харилцаарэ гэж зөвлөсөн байсан. Яагаад гэхээр хүүхэд ингээд аав ээж нь уурлаад дуу нь өндөрсөд эхлэхээр тархиных нь одоо хүүхдийн тархич угаасаа ингээд логик тархи, сэтгэл хөдлөлийн тархи гэдэг ингээд хоёр хуваагдсан байдаг юм байл та хүний тархи. Ер нь бол олон хэсгээс бүрддэг. Тэдний сэтгэл хөдлөлийн тархи нь хүүхдийг хамгийн идэвхтэй одоо арай илүү хөгжилтэй байгалаасаа. Тэгээ логик тархи нь болохоор хөгжлийн явц нь ингээд дөнгөж явагдаж эхэлж байгаа учраас за би энэ зүйлийг биччих юм бол ингээд одоо ганцхан мөр үлдсэн байна. Одоо наадхаа биччих. Тэгээл гэрийн даалгавар дууслаа гэдэг өгүүлбэрийг аав ээж ингээ ууртаа хэлчих юм бол ингээд би яаж өөрийгөө хамгаалах уу гэдэгдээ төвлөрөөд ерөөсөө хичээлдээ анхаарч чадхаа болчтой. Тэгээд логик тархинд хөгжөөгүй байгаа учраас би энэ нэг ганц мөр юмыг биччихвэл энэ бүх юм дуусаад би эрх чөлөөтэй тоглож болох юм байна гэдгээ ухаарж ойлгож чаддггүй юм байна л да. Угаасаа логик тархи нь хөгжөөгүй байгаа. Дээрээс нь ингээд аав ээж нь ингээд хитрхи ууртаа ч юм уу эсвэл дуугаа өндөрсгөөд хилчгээр ингээд айдсынх нь сэтгэл хөдлөл хариуцдаг тархит нь айдсан хэсэг нь ингээд идэвхчээ тэгээд ерөөсөө ингээд тэр бүхнийг ухаарж ойлгож чаддаггүй. Тийм болохоор хэрвээ та хүүхэд чинь таныг сонсоосоо даалгавраа томото хийгээсэй гэж хүсэж байвал аль болох намуухан дуугаар яриарэ гэж бичсэн байлээ. Тэгээд одоо ингээд ялангуяа ингээд угаасаа яагаад ингээд аав ээж уурлах нөхцөл анханасаа бүрддэг вэ гэхээр хүүхдтэй хитрхи өндөр хүлээлт тавьснаас болж байгаа. Насанд нь тохирохгүйгээр ингээд нэг хичээлээ нэг суугаад 20 минутын дотор шууд ингээд дуусгах гэдэг ч юм уу те. Тэр бол ингээд 6 настай хүүхдэд арай агтсан зүйл байгаа байхгүй юу. 6 настай хүүхдээр ингээд 50 кг ачаа өргүүлэх гээд байгаатай яг адилхан гэсэн үг. Таны хүүхдийн тарих ингээд хараахан хөгжлөн гүйцэд явагдааг учраас маш амархан сатаарна гэдгийг өөрөө дотроо хүлээн зөвшөөрчөө. Тэгээд ингээд завсарлагаантай хийлэгчээ. Эсвэл та өөрөө ингээд одоо гэрийн даалгавартай холбоотой аав ээж нь өөрөө гэрийн даалгавартай холбоотой юм сэтгэлийн шарах ч юм уу ингээд аав ээж нь загнаад зодож хийлэгдэг байсан бол хүүхдээ ухамсаргүйгээр тэр одоо тийм яг адилхан байдлаар ингээд гэрийн даалгавар хийлгээд байдаг. Тэгэхээр би өөрөө яг өөрийнхөө аав ээжтэй адилхан өөрийнхөө бага насны гэрийн даалгавар хийдэг үйл явцыг ухамсаргүйгээр тавтаад байгаа юм биш үү гэдгээ дотроо бас анзаарах хэрэгтэй юм байна. За 6 дугаар алхам нь хүүхдийн одоо хичээл зүтгэл даалгаврын үр дүнг биш явцыг нь магтаж урамшуулаарай. Тэгхийн бол хүүхэд ингээд ямар нэгэн зүйлийг төгс хийх ёстой гэдэг одоо дарамтгүйгээр аливаа зүйлийг тууштай тогтмол хийж өөрийгөө хөгжүүлж чадах тийм чадвартай болж өсдгөө гэж бичсэн байлээ. Тэгэхээр ингээд одоо онц дүн авангуут нь магтах биш те. Яг ингээд хичээлээ хийгээ сууж хахад миний хүү сая 10 минут ч юм уу эсвэл те 5 минут ямар тууштай суугаад одоо хичээлээ биччихвэ. Миний хүү ямар хариуцлагатай даалгавраа ингээд одоо хийж байна. Саяны чи тоог ингээд шууд цээжээрээ ямар хурдан бодчихвоо гэдэг ч юм уу те. Эсвэл миний хүү энэ дэ үсгийг ямар гоё цэвэрхэн биччихвэ. Чи бүр яг багш шиг биччихлээ гэдэг ч юм уу. Яг ингээд явц дунд нь хичээж байгаа тэр хичээл зүтгэлийг нь магтаарай. Тэрнээс биш ингээд бүх зүйл дууссаны дараа үр дүнг нь магтахаас аль болох зайлсхийгээрэй
Хэрвээ тэр үр дүнг магтыг гэвэл өөрийнх нь хичээл зүтгэлийн үр дүнгийн үүднээс ингэж байна. Ийм сайн үр дүн гарсан байна гэж магтаага тэрнээс өчөөстэй ухаантай. Өчөөстэй авьяастай хамгийн сэргэлэн тань чи бол ангийнхаа хамгийн сэргэлэн гэдэг ч юм уу нэг тийм төрмөл чанар мэтэр магтах хэрэггүй шүү гэж зөвлөсөн байлаа. За тэгээ номын 7 дахь алхам хамгийн сүүлийн алхам нь энэ бүх зүйлийг ингээд одоо хүүхэд ингээд шууд доктортойгоор бие дааж гэрийн даалгавар хийж одоо сурах ёстой гэсэн тэр хүлээлттэй аль битгий тавиарэ. Аль болох ингээд яаралгүйгээр хүүхдтэй ингээд урт хугацаа олгоорой. Тэгээд бас анханасаа хүүхдтэйгээ шудраг байгаарай. Хүүхдийнхээ өмнөр ороод ингээд хичээлийг нь юусоо хийгээд байж болохгүй шүү. Наад одоо 4-ээр 5-ыг нэмээд 9 штэ 9 одоо наана 9 гэж бич гэж юусоо болохгүй шүү. 4-ээр 5-ыг нэмээ хит хилээ за хоёлаа энэ удаа ингээ хуруугаараа бодчих гэдэг ч юм уу. Энийхүү сайн бодоод үзгээд ингээ хүүхдтэй бодох, тайван эргцүүлэх хугацааг олгоорой. Битээ ингээд хүүхдийг яаруулаарай. Үгүй наа чи амархан штэ ингээл болоо штэ гих мэт байдлаар юусоо битээ хандаарай гэж битсэн бэлээ. За тэгээ би энэ аргыг ингээд хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ бол мэдээж ингээ өдөр болгон хэрэгжихгүй. Заримдаа ингээд маш гоё бүтэн. Заримдаа ингээд манай охин одоо нойр дутуугаасаа ч юм уу эсвэл анги дээр нь болсон ангийнхаа хүүхдүүдтэй болсон үйл явдлаасаа болоод ингээ ууртаа ирдэг ч юм уу, гомдолтой ирдэг ч юм уу, тиймэрхүү юмнууд байна. Эсвэл ингээд миний хийж өгсөн хоол таалагдахгүй ч юм уу. Тиймэрхүү юмнаас болоод ингээд одоо энэ 7 алхам хэрэгжүүлэхэд бүтэхгүй өдөр гэж байна. Гэхдээ ихэнхдээ бүтдэг. Ялангуяа энэ ингээ хийх ажлынхаа жагсаалтыг гаргаад тэрийгэ тэмдэглээд явах нь хамгийн том урамшуулал болж өгдөм байлээ. За, эдгээрээс гадна би өөрөө ингээд яг хүүхэд одоо жишээ нь өнгөрсөн жил хүүгээ 1-р ангид байхад нь ямархуу аргуудыг хэрэгжүүлж исэн бэ гэхээр хичээл хийхээс өмнө хит өндөр нүүрс устай хоол өгөхгүй. Бас өглөөний цайнд нь хит өндөр нүүрс устай хоол шууд өгөхгүй. Заавал эслэгтэй, уурагтай, одоо таараг, талах, өндөг гэх мэт тиймэрхүү эслэг уурагшлаг сайтай хоол өгч жоод тэгээд араас нь талах борцог ч юм уу эсвэл одоо алим жимс гэх мэт ийм нүүрс устай хоолнуудаа идүүлээд тэгээд хичээлд нь явуулдаг байсан. Тэгхийн бол одоо өглөө шууд нэг талах идээд шууд нэг cereal ч юм уу те өглөөний цай идээд явах юм бол хүүхдийн ингээд цусан дах сахарын хэмжээ гинт ихсээд огцон буураад тэгээд хүүхэд ингээд гинт ихсчээр ерөөсөө анхаарал төвлөрөх чадвар нь муудна, хичээлдээ ингээд доктортой сууж чадахгүй болно гэх мэт байдлаар ингээд хүүхдийн сурлагын ингээд биеийн тэр сэтгэл зүйн байдалд нөлөөлөд байдаг учраас ингээд хоолны шингэцийн тэр одоо инсулины сахарын хэмжээг ингээд доктортой байлгахын тулд эслэг уурагтай хоолыг төлхөө өгөх хэрэгтэй гэж би өмнө уншижсэн учраас яг тэрийг хэрэгжүүлдэг. Тэгээд охиноо бас ингээд өдөр одоо бичээ идүүлэхээс өмнө заавал одоо хоолыг нь идүүлж аваад тэгээд дараа нь нэг жоохон бичээ дээр борцог тиймэрхүү юмнууд идүүлээд тэгээд даалгавраа хийж эхэлдэг. За тэгээд дээрэс нь юу яадаг? Завсаргааны цагаар нь аль болох хөдөлгөөнтэй ийм хөгжилтэй юм хийлэгдэг. Бүжиглэх, боксдох гэд би түрүү хэлсэн шүү дээ, тий. Тэгхийн бол ингээ хүүхдийн цусны хэрэглэлт нь сайжраад тархины цусны хангамж нь нэмэгдээд тархины хүчил төрөвч нь нэмэгдээд ирэхээр бас ингээд хичээлээ илүү сайн ойлгож чаддаг. За тэгээд дээрэс нь хичээлийн бус цагаар хичээлийг нь давтуулж маш бага цагаар, цөөн цагаар одоо хоёлаа ингээ энийг 5 минут уншчихъя гэд ингээд өдөрт 5 минутыг ингээд хичээлээс гадуур уншлагын, бодлогын цагуудад эсвэл нэг ганцхан мөр үсэг биччихье. Ингээд англи үсгийг хоёлаа энэ үсгийг ганцхан мөр биччихье гэд ингээд маш жижиг богинохон хугацаагаар ингээд хичээлийг нь бас давтуулаад байхаар тэр чинь ингээд зөвхөн даалгавраа хийх, зөвхөн хичээл дээр хичээлээ хийхээс ингээд дахиад гэртээ бие дааж давтаад байгаа учраас яалтчгүй ингээд өмнөхөөсөө илүү сайн хийгээд байдаг байхгүй юу? Өмнө нь ингээд одоо чаддгүй байсан бодлогоо илүү сайн одоо хурдан боддог болохоор хүүхд тэндээсээ урамшдаг. Хичээл дээр очиод бусад ангийнхаа хүүхдүүдийн хариулж чадахгүй байгаа асуултанд нь ингээд гэртээ бие дааж илүү хэдхэн минут бэлдснийхээ хүчинд ингээд ангийнхаа хүүхдүүдийн хариулж чадахгүй байгаа асуултанд ингээд ганцаараа гараа өргөд хариулж явахдаа хүүхэд маш их урмыг авч яадаг учраас бие дааж ингээд бага хугацаагаар 5 минут, 3 минут ганцхан бодлого гэд ингээд ерөөсөө тийм ачаа дарамт болохгүйгээр ингээд хичээлийг нь илүү давтуулаад авах юм бол хүүхдэд ингээд маш
одоо нэмэртэй байдаг. Тэгээ тэрнээсээ хүүхд урамшиж идэг учраас ингээд хичээлдээ илүү дуртай болно. За тэгээд хамгийн гол нь тэр нэг илүү одоо хичээлийн бус цагаар бие дааж хичээл хийлгээд байгаа шүү дээ. Тэрийгээ маш гоё сонирхолтой байлгахын тулд тэрэндээ оноо өгөөд тэгээд энэ оноогоо ингээд цуглуулад ингээд миний хүү дуртай юм аа юу авахулмаар энэ тэрийг ингээд авахулаарай чи ингээд одоо чи ингээд нэг 3 бодлого бот 3 хаан бодлого ботчих. Тэгээд би чам ингээд 3 од өгье. Хэрвээ чи ингээд энэ 100 одоо од цуглуулчих юм бол чи одоо нэг хүссэн юм авахулаарай гэдэг ч юм. Одоо манай хүү нэг камер авах гад тэгээ одоо 80 эдэн од цуглуулсан явж байгаа. Тэгээд яг энэ мэт байдлаар ингээд урамшуулад авах юм бол хүүхэд бас хичээлээс гадуур бие дааж хичээлээ давтахтаа илүү дуртай болно. Тэгээ дээрэс нь одоо тэр нэг ганцхан бодлого тий 5 3 хаан бодлого бодчих. Гэхдээ тэр 3 бодлого ингээд маш гоё цаасан дээр ялангуяа охтуудад энэ ингээд үйлчлэх байхгүй юм. Гоё саатай балаар бичээд нэх гоё юм өнгийн юм зураг мурагтай тэмдэглэлийн дэвтэр дээр ийм гоё саатай балаар ингээд бодлого бичээд миний охин ийм гоё саатай балаар ийм одоо ногоон байна, цэнхэр байна, ягаан байна, саарл байна, аль өнгөөр бичвүү гэж сонгуулж монгуулаа. Тэнгуут ингээ хүүхд ийм гоё өнгийн балаар бодлогоо бичихтэй арай илүү дуртай байна. За ийм хүү аргууд байна. Тэгээд бас яг ингээ би дааж хийлэхдээ хамтдаа би ингээд даалгаврыг хийлэхэд ингээд эхэндээ бол заавал хамт суух ёстой. Яг хамт суугаад хамт бодлогыг нь бодуулнаа. Тэгээд ингээ хэсэг хугацаанд яг тэгэж явж хагаад ингээ жоохон холтон ингээ хажууд нь өөрийнхөө ажлыг хийн. Одоо өөрийнхөө бичигч тэмдэглэх, өөрийнхөө ном унших. Тэ хажууд нь өөрөө яг хичээл юм шиг ингээд юм бичээд, юм уншаад ингээд зэрэгцээ суuna. Эхлээд хамт даалгавар нь хийжсэн бол дараа нь ингээд даалгавраа өөрөө ерөнхийдөө ойлгоод өгүүлбэр ингээд уншдаг болцсныхан дараа яг хажууд нь өөрөө ингээд ажиллаа бичээд өдрийнхөө ажлыг төлөвлөдөг ч юм уу ингээд ном уншаад тэгээд ингээд хүүхэд асуулт гарч ирэхэд нь яг хажууд нь ингээд бэлэн за наадах ч нөө за хоёлаа энийг юм байна гэдэг ингээд туслахад бэлэн яг зэрэгцээд тэгээд тэрнийхээ дараа ингээд нэг өрөөнд тэгтээ жоохон хол ингээд өөр юм хийгээд ээж аав нь хамт хүүхэд болохоор ширээн дээр өөрөө ингээд юмаа хийгээд суун. Тэгтээ ээж нь ингээд яг нэг өрөөнд хамт мөртлөө арай жоохон зайтай одоо тэнд ингээд юмаа оёо суудаг ч юм уу одоо юмаа индүүддэг ч юм уу эсвэл хоолныхоо ногоог арилгадаг ч юм уу ингээд өөрийнхөө юм хийж. Тэгээ хүүхэд ингээд асуух юм гарлаа гэхэд яг ээж нь ингээд хажууд нь тэрүүхэн тэнд ингээд юм хийгээ сууж байна. Тэгээд дараа нь тэрний дараа хүүхэд ингээд бүр бие даагаад ингээд ганцаараа суугаад хичээлээ хийж чадах цаг ирнэ. Тэгэхээр тэр бүхэнд ингээд хүлээцтэй байгаарэ. За энэ бол яг хамгийн сүүлд хэлсэн хэсэг болохоор номон дээр байсан. Гэхдээ би өмнө хэлэхээ мартсан байна. Тэгээд яг энд ингээд бүхэнд хаалт болгоод хийчлээ. За тэгээд өнөөдөр ингээ гэрийн даалгавартай холбоотой дугаар дуусж байна. Би одоо болохоор нэг юм ном уншаад байгаа байхгүй юу? Би одоо болохоор ийм оюун санааны хувьд хүчтэй хүүхдийг хэрхэн өсгөх вэ гэдэг юм уу? Raising mentally strong kids. Тэгээд бас ийм The Yes Brain Child гэдэг ийм тэгээд бас ийм Dopamine Nation гэдэг энэ 3 номыг уншиж байгаа байхгүй. Тэгэд энэ 3 номон дээр яг адилхан давхцаж байгаа нэг сэдв гарч ирсэн байхгүй. Яг ингээ хоорондоо ингээд нэг ийм эвлүүлдэг тоглоомыг хэсгүүд ингээ хоорондоо таарж байгаа юм шиг маш гоё нэг зүйлийг ингээ 3 талаас нь маш гоё тайлбарлсан нэг тим юм гарсан нь ингээд одоо яг энэ ном дээр ийм одоо оюун санааны хувьд хүчтэй тим хүүхдийг яаж өсгөх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар хүүхэд оюун санааны хувьд одоо сул дорой өөртөө итгэлгүй тэгээ би юу ч чадахгүй би юу ч мэдгүй гэдэг сэтгэлтэй болчтiin бэ яагаад хүүхэд тийм болчтiin бэ гэдгийг энэ 3 номон дээр ингээд маш гоё ингээд огтлцсон байсан. Тэгээ би дараагийн дугаар дээр дараагийн Momcast подкастынхаа бичлэгэн дээр яг энэ огтлцлын талаар ярих гэж бодож байгаа. Тэгээ энэ 3 ном бол маш гоё ном байлээ. Тэг би энэ номнууд дээрээс бас сурсан ойлгосон зүйлсүүдээ та хэдтэйгээ гоё хуваалцуулна. Тэгээ би нөгөө Good Insight гэдэг номоо бас өмнөх бичлэгэн дээр ярьсан номоо бас уншаад явж л байгаа. Тэгээ тэндээс бас ярмаар та хэдтэй ингээ хуваалцмаар зүйлсүүд зөндөө олон гарч илээ. Тэгээд тэр номыг бас надаас
худалдаж авсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараа нь бас гоё номууд би дахиад авчирна. Тэгээд энэ 3 номыг хэрвээ та хэд амаар байвал би бас Монгол руу явуулаад тэгээд та хэд маань авч болно. Хэрвээ ингээд авах хүсэлтэй миний зүгээс санал болгож байгаа миний зүгээс надад таалагдсан номнуудаа би ингээд Монголд зарах юм бол та хэд авах уу? Тэгээд та хэд яач гэсэн одоо миний одоо санал болгох номыг авах хүсэлтэй байвал санал хүсэлтэй комент хэсэгт үлдээгээрэй. Би нөгөө одоо юу ядсан штэ хүүхдийн дэлгэцийн хамаарлаас хэрхэн гаргах вэ? Хүүхдийг яаж дэлгэцийн хамаарлалд оруулахаас хамгаалах вэ гэд ингээд онлайнаар зөвлөгөө өгдөн штэ. Тэгээ сүүлийн үе зөвлөгөө авч байгаа ээжүүдийнхаа ингээд кейсүүдийг сонсоод тэгээ би энэ тал дээрээ бас илүү идэвхтэй мэдээллийг хүргэж явах хэрэгтэй юм байна. Бас ингээд мэдээлэлгүй хүмүүс маш олон байгаа юм байна гэдгийг ойлгож авлаа. Тэгээд одоо хүүхдүүд нь дэлгэцийн хамгаалалд орсон байгаа ямар асуудлууд гэрт нь ингээд гараад байгаа юм бэ гэдгийг ингээд сонсоод миний бүр зүрх өвдөөд тэгээ энэ бүхэн юусоо аав ээжийн буруу биш байхгүй юу? Мэдээлэл маш нууцлаг байна. Дэлгэцийн хамаарлаас яаж хамгаалах гэдэг мэдээллүүд тэр болгон ил байхгүй байна. Яагаад яг ингээд дэлгэцийн хамаарлалд ороод байгаа гэдэг мэдээллүүд маш нууц. Харин тэр дэлгэцийг хамаарлалд оруулаад байгаа тэр бичлэгүүд нь тэр нэг контентууд нь тэр хүүхэлдэйн кинонууд нь ингээд үн төлбөргүй ютубер дүүрээ ингээд байна. Эргэн тойрны хүүхдүүд бүгдээрээ үзэж чинь хаа сайгүй ингээд одоо тоглоомууд нь байна. Тэгэхээр энэ бүхнээс бид нар хүүхдүүдээ хэрхэн яаж хамгаалах боломжтой юм бэ? Ингээд аав ээжүүд бүр эхлэхээсээ өмнө ингээд буугаад өгсөн. Ер нь дэлгэцийн хамгаалалд оруулахгүйгээр өсөх боломжтой юм уу? Ер нь ингээд үеийн хүүхдүүд нь ингээд тоглоод ахад ингээд миний хүүхд тэр бүхнээс ингээд дутаад ахаар надад ингээд хэцүү санагдаад байна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би энэ талаараа бас дэлгэцийн хамааралтай, дэлгэцийн хэрэглээний одоо эрүүл зохистой хэрэглээний тухай илүү их мэдээллүүдийг хүргэж явах хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Тэгээд энэ талаараа бас илүү дэлгэрэнгүй гоё бичлэгүүдийг оруулж авах болно. Тэгээд надад уг нь ингээд гоё санаанууд зөндөө байгаа боловч охин маань ингээд 12 цаг тарчдаг болохоор юу сайн ингээд явах уу бэлдэж сайн ингээд одоо судалгаагаа сайн зэгцэлж мэслэхэд нэлээд хугацаа ороод байгаа. Тийм болохоор та хэд маань хүлээцтэй байгаарай. Тэгээд хүлээж сонсдог хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.